Монгол Улсын засгийн газраас харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж цахим үндэстэн болох урайлгыг төвшүүлэн энэ хүрээнд харилцаа холбоо мэдээллийн технологийн газрыг өөрчлөн зохион байгуулж захим хөгжил харилцаа холбооны яамыг байгуулсан юм а. Захим хөгжил харилцаа холбооны яамнаас төрийн үйлчлэгийг хүнд сурталгүй хурдан шуурхаа үзүүлэхийн тулд захим үйлчлэгээний e-Mongolia системийг нэвтрүүлэн төрийн байгууллагын 689 21 аймгийн нутгийн захиргааны 1285 үйлчлэгийг захимжуулаад байгаа юм а. e-Mongolia системийн үйлчилгээний нэг төрөл цар хүрээг нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч Монгол шуудан компани найдвартай шуурхай үйлчилгээ улам чухал болж байна. Монгол шуудан компани 2015 оны Улсын хурал засгийн газрын шийдвэрийн дагуу нээлттэй хувьцаат компани болсноор бусад төрийн өмчт компаниудыг олон нийтэд нээлттэй ил тод үр ашигтай болгоход манлайлал үзүүлж байгаа компани юм а. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшил түүний дотор ард санхүүгийн нэгдлийн оролцоо, дэмжлэг, хөрөнгө оруулалтын үр дүн Монгол шуудан компани өнгө төрөх шинжлэгдэж үйлчлэгээ сайжран борлуулалт ашигт ажиллагаанд 2 дахин нэмэгдэж хувьцаа эзэмшигчдэд 5 жил дараа л ноогдол ашиг тарааж ирсэн нь сайн жишг болж байгаа юм а. Өнөөдөр Монгол шуудан компани болон ард санхүүгийн нэгдлийн хамтын хөрөнгө оруулалтаар Дархан Уул аймагт шуудангийн болон санхүүгийн зохиц үйлчлэгийг үзүүлэх салбарыг орчин үеийн үйлчилгээний стандартад нийцүүлэн шинжилэн засварлаж шинэ өнгө төрхөөр орон нутгийн иргэдэд үйлчлэл эхлэхэд бэлэн болж нээлттэй хийсэн юм а. Өнөөдөр Дархан Уул аймагт бид Монгол шуудантайгаа хамтарсан салбарынхаа нээлтийг хийж байна. Тэгээд энэ шуудангийн хувьчлалд оролцсноос хойш бол бид нар орон нутагтаа яар ингээд бүх халаад шуудангийн үйлчилгээг ард иргэдэд нь ойртуулахаас гадна энэ өөрчлөгдөж шинжлэгдэж байгаа орчинд нь компани үйлчилгээг шинжлэх төр ажлыг хийхээс гадна төрлийг үзүүлж байгаа үйлчлэгээний төрлийг бол олшруулах гэм ажлууд хийж байна. Тэгэхээр мэдээж хэрэг энэ том дэд үтцтэй байгууллага дээр санхүүгийн үйлчилгээ явуулаад ард иргэдэд хөрөнгө санхүүгийн зөвлөгөө өгөх, хөрөнгөний зах санхүүгийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх талын ажлыг явуулснаар бол нэг талдаа бол Монгол шуудангийн үйл ажиллагаа үр ашигтай болж энэ дэд үтц нь өөрөө ашиг өгөх тэр талын сайн талтай, нөгөө талдаа бол санхүүгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах тийм давуу талуудыг л хамтдаа эрэлхийлж байна гэж хэлж болно. Дархан Уул аймгийн Монгол шуудан цэцэд компани шууд үйлчлэгээний газрын 60 жилийн энэ жил тохиож байгаа. За тэгээд энэ 60 жилийн хугацаанд бид нар бас салбарынхаа өнгө төрөхтэй Монгол шуудан цэцэд компани 5 жилийн өмнө оруулсан ребрендинг зүйлсээ нэвтрүүлэнгээ манаас хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигч ард санхүүгийн нэгдэлтэй хамтран салбарынхаа хамтсан салбар нээж байна. Тэгээд өнөөдрөөс эхлээд шинэ төр төрхтэйгээр төв шуудан дээр үйл ажиллагаагаа явуулах чадаа баяртай байна. Энэхүү салбар нэгдснээр ковид цар тахлын улмаас цахим худалдаа, захиалга түргэлтийн үйлчлэгээ хурдцтай хөгжиж байгаа энэ цаг үед хэрэглэгчдийн цахимаар захиалсан барааг хамгийн ойр салбараар дамжуулан хүргэх боломж бүрдэж байгаа юм.